Сайн байцгаана уу бүгд өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн видео бичлэгээр C-ийг нэмэх промптлээр хэрхэн хэрэглэгчтэй харилцдаг промптчийг бол тайлбарлая. За хэрэглэгчтэй харилцдаг промптчтэй бид нэр хүний нэрийг асуугаад буцаагаад хэвлэдэг програмыг бичиж үзүүлье. За чагт include функцаар iStream толгой файлыг зарлж өгнө. За 2 дугаар мөрөнд чагт include функцаар за мөн string буюу тэмдэгт мөртэй ажиллах функцийг толгой файлыг бол зарлж өгнө. За 3 дугаар мөрөнд int main гэсэн үндсэн функцаа зарлж өгөөд гоё алдаа нэгэ таана. За 4 дугаар мөрөн дээр бид нэр кодчлон үндсэн хэсгээ хийж өгнө. За бид нэр тэмдэгт мөр буюу хүний нэрийг авах учраас string гэсэн толгой файлыг бол 1 дугаар мөрөн дээр 2 дугаар мөрөн дээр зарлж өгсөний дагуу string гэсэн хэлбэрээр хувьсгчаа зарлж өгнө. За нэр гэж зарлаа. За ингээд string нэр гэсэн хувьсгчаа зарласан учраас бид нэр cout функцаар нэрээ таны нэр хинбэ гэж сууя. Таны нэр хинбэ. За ингэж суухад хэрэглэгч хариулж бичих ёстой байгаа. За sin функцаар буцаагаад нэр гэсэн хувьсгчаа аваад coutput функцаар за сайн байна уу? Байна уу гэд нэрийг нэвлээ. Нэр. За одоо ажиллаж үзье програмаа. За програмынхаа нөгөө using namespace std гэвчиг учраас програм нь алдаа цагаа ажиллахгүй байна. За одоо бичлээ. Програм нь ажиллах ёстой байгаа. За энэ лайны арцыг тасал тавиагүй байна. За ерөнхийдөө C нэмэх програмчлалын хэл C хэлэн дээр мөр болгоны ард бол цэг таслыг тавьдаг байгаа. За таны нэр хин бэ гэж асуусан байна. За жаргал гэж хүчээ. За сайн байна уу? Жаргал гэж хэвлэж байна. За дахиад ажиллуулъя. Таны нэр хин бэ гэвэл одоо түмэн үлзий гэдэг. Ингээд заавал бичих юм бол зөвхөн сайн байна уу түмэн гэж хэвлэж байна. Арын үлзий гэсэн текст гарахгүй байна. Тэгэхээр энэ бол одоо C промптлын хэлний бас нэг онцлог байгаа. C-ний промптлын хэлэн дээр энэ тухайн space буюу хоосон цай авчих юм бол 2 дугаар үеийн үгийг бол хэвлэдэггүй. За энийг бүтнээр нь хэвлэхийн тулд яадаг вэ гэхээр бид нэр энэ sin функцийн оронд get line буюу мөрөөр нь авах функцийг бичиж өгөөд sin гэсэн c input гэсэн хувьсгчаа буюу одоо функцаа бичигсэний дараагаар тухайн энэ string төрлийн нэр хувьсгчийн нэрийг ард нь бичиж өгнө. Нэр гэдэг. За ингээд ажиллах юм бол бүтэн одоо space-ийн дараа бичигдсэн өгүүлбэрээр нь тухайн мөрийг бол уншна гэсэн үг. За одоо түмэн үлзээ. Сайн байна уу түмэн үлзээ гэж байна. За одоо урт өгүүлбэр бичиж үзье. Таны нэр хэн бэ? За одоо брог могтойгоо бичиж үзье те. Баяд овхтой доржин бат үлзээ. За ингээд бичлээ. Сайн байна уу? Баяд овхтой доржин бат үлзээ гэж хэвлэгдэж байна. Ингээд C-ийн промптлын хэлэн дээр өгөгдлийг одоо тэмдэгт төрлийн өгөгдлийг компьютерийн keyboard-аас авахдаа бид нэр sin функцаар авч болно. За sin функцаар авахаар болохоор одоо хамгийн гол нь энэ space авсан буюу одоо space-ийн дараагаар хоосон цай авсны дараа текстүүд бол хэвлэгддэггүй. Харин getLine функцаар бол бүтэн өгүүлбэрээр нь бол өгөгдлийг уншиж авч хэвлэдэг байх нь байна. За мөн дээрээс нь заавал ингэж бас асуухгүйгээр өгөгдлийг бол тодорхой хэлбэрээр бол зааж өгөх боломжтой байгаа. Жишээлбэл одоо ингэж нэр гिचээ тэнцвэршүүд нэрээ өгж болно. Давхар ажилтан дотор болт 5 гэд. За тэгээд шууд сайн байна уу оруулж ирээ хэвлэх юм бол энэ дээр нэрээ оруулж ирээ хэвлэе. За ажиллуулъя. Шууд ингэж хэвлэгдэнэ гэсэн үг. Сайн байна уу болт 5. За ингээ өнөөдрийн хичээл анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Манай бичлэг таалагдсан бол лайк
дарж комент бичээрэй. За мөн сувгийн маань subscribe хийгээрэй. За бусдад бас share хийж түгээгээрэй. Баярлалаа баяртай.